Тэгээ ерөнхийдөө одоо ингээд хоёр талд нь ингээд гоё ингээд бор хайрс болтолт ингээд гоё шараад өгөхгүй шаргалуултаад одоо хоёул нэг жоохон дээрээс нь оливын тус нэг жоохон янз юм. Амлалгаа нь бүрээ ингээд зөвхөн гадуур ашиг дотроо хүртэл ингэж амар гоё юм. Амар гоё зөөлхөн байгаа зүс. Хүүх. Нөө хэд чадах вэ? За бид хоёр нөгөө гоё махан авах гад ривер картн дээр ишсэн байна. Тэгээ хамт орж бас махан сонголцсон хэдүүлээ. Тэгээ. Дээрээс нь бид хоёр та нарт айгүй гоё дэлгүүр танилцуулъя. За бид тэр ямар ч ихлээр өнөөдөр гоё мах шарж идийгээд гэр бүлээр мах шарж идий гэж ботсон. Гэхдээ бид тэр гоё давхар гоё та гоё юм үзүүлье. Гоё нууц дэлгүүрээ зааж өгч шүү. За энэ яадаг дэлгүүрээ гэхээр бүх одоо энэ харагдаж байгаа бүх бараанууд бүгд Америкаас орж ирдэг. Америкаас шууд импортлогддог гэсэн. Энэ одоо ингээд махан зайцууд байгаа байхгүй. Ингээд багцлаа түүхий махан. Тэгээ шууд ингээд гоё шараад идэх боломжтой. Тэгээ энэ хүн зайц гэлгүй энэ хүн тэгээ дандаа бэлэн юм шууд одоо бүрийн мах байна. Яг ингээд бэлдсэн, амтсан ийм мах гэхэд үнэн нь бол боломжтой. Тийм. Тэгээ эрүүл тийм ээ. Баталгаатай гэдэг нь хамгийн гоё. Одоо энэ ингээд махны хадгалт нь байгаа байхгүй. Тийм одоо махны нөгөө шимт ижил шүүс ингээд гадагшаага урсахгүй дотроо байдаг. За гаргаж ирээд шарлаа гэхэд урсахгүй тэгэд хэрцэтний дарааг шүүс нь бүх шимт ижил дотроо байдаг юм зөрүүлтийн хадгалтай гэсэн үг. Энэ амтлагч маань яадаг вэ гэхээр одоо нөгөө мэрэгжлийн одоо нөгөө тоочийн одоо гараар стейкийг гэртээ идье гэх юм бол энэ амтлагч байхгүй. Махан дээрээ сайхан хоёр талаар нь сэгсрээ сайхан цацаж өгөөл тэгэл шарчна. Энэ дотор болохоор нөгөө одоо стейкэнд орох нөгөө давс, мавс, тэгэл перц, бүх юм ингээ орцсон байна. Энэ амар гоё. Энэ амтлагчуд байгаа. Яг бас одоо энэ McCormick гэдэг одоо энэ брэндийн дотор юм олон амтлагчтай байхгүй. Энэ нь болохоор одоо ингээ чансан мах одоо стейк шарсан мах бүгднгээ ингээ дүрээд идчих боломжтой. Тэгээ эндээс зөвхөн ер нь ингээ амтлагч гэлгүй одоо ингээ чихээр попкорн гэл амттай шимттэй юмнууд бүгд бас зарагддаг. Бүгд Америкаас орж ирдэг. Тэгээд юмтай юм дэлгүүр байна. Тэгээд би гоё нууц дэлгүүрээ та нарт бас зааж өглөө шүү. Хүн оруулах харгууныг харуулад байдаг дэлгүүр гэж яддаг шүү дээ. Тийм ер нь. Тэгэд гоё хэлэхэд бид хоёр одоо гоё бичлэн дээрээ гоё ингээд эдний гоё багцуудыг оруулчихна. Тэгээд үнэн амар боломжийн дээрээс нь айгүй гоё багц гардаг. Арвин тэгээд гэр бүлээрээ баг 7 8 уулаа бүх гоё нэг оройг шинжлэн орой гоё мах гоё ширээ гоё дүүрэн гоё мах засаад гэсэн мах шараад идвэл бас гоё шүү. За баярлалаа. За. Багцаа авчлаа. Гэртээ ярьж шараад идтий. За бид тэр багцаа аваад гэртээ өрөөд ирлээ. Гоё олон төрлийн багц байгаа. Та тэгээд өөрсдөө гоё захиалж авахтаа гоё багцнуудаа хараад гоё захиалаарай заа. За ойлгомжтой сайн яриадсэн нөгөө хоёр соус байна. За энэ соусыг одоо туршиж үзнэ бас. За энэ ингээд давс перц ингээд хамт байж идэг. За энэ ингээд стейк нэг амталцсан. Бид тэр шууд нөгөө гэртээ орж ирэнгүүтээ шууд хөлдөөчөнд хийсэн чинь ингээд жоохон хөлдөчих. За тэгээд ойлгомжтой нөгөө гоё юу чөмг. За тэгээд миний хамгийн дуртай зайцны цоглуулга. Энэ бас ингээд амталцсан. Шарахад билээ. Ингээл стейк итгэд юм амарх. Зайцаа бол ерөнхийдөө ингээд буцалсан усанд ингээд хийчих. За энэ болохоор ингээд ийм дөрвөн төрөл байгаа юм байна. Тэгээ ганаа төрөл бүрээс нэгийг хийх чинь үү? Хоёрыг хийх чинь үү? Хоёрыг. За зайцаа одоо ингээд буцалсан усанд 2-3 минут чанаад тэгээд авангуудаа шууд нөгөө докко ундаа нөгөө махтайгаа ногоонуудтай хамт халсан докко ундаа хийгээл тэгэл гараад ирэнгүүт янз юм бол. Тэгээ ерөнхийдөө одоо ингээд хоёр талд нь ингээд гоё ингээд бор хайрс болтолт ингээд гоё шараад өгөхгүй шаргалуултаад ингээд гоё хайрс тогтсож байгаа. Энийг бол сайн одоо махаа нөгөө босдынхаа нараа гой дөрүүд ицсэн ч болно. Эсвэл ингээс начаа адилхан түрхсэн ч болно. Нэгийг түрхэд нэгийг түрхэхгүй ингээд битэр ингээд чарчээ. Тэгэхгүй угаасаа нэг махаа уус амтлагатай байгаа болохоор. За одоо ингээд энэ дотор бүх юм байгаад байгаа. Ингээд перц, давс. Одоо ингээд зүр ингээд амар шүү дээ өнөр нь бол. Амар устай. Зүр хайрт ингээд намсаад үзтээ. Энэ наад нэр жоо хөөгч байх гэдэг те. За. Арай том. Зүгээр. Янз юм. Амлалгаа нь бүрээ ингээд зөвхөн гадуур ашиг дотроо хүртэл ингэж амар гоё юм. Амар гоё зөөлхөн байгаа зүс.
Хүүх. Яг төмсний нухаш идэг гэж. Төмсний нухаштай бүр гоё явах. Гоё яваач тий. За нөгөө хамгийн гол зүйл нөгөө чөмөг бас амталцсан. Энэ соус болохоор амар юм бэлээ. Соус нөгөө бэлтгэж заримдаа хийхээр жоохон хугацаа авах гэдэг ч юм уу. Хийж чаддгүй хүмүүст бол үнэхээр амар. Шууд задлангуудаа хүйтэн уусан дутгаал. Тэгээ жоохон халуун гал дээр байлгачихад болчихно. Заримдаа гоё ресторанд ороод стейк аваад идчихээ гэхээр жоохон хатуу байж филтч гэдэг. Оронд нь ингээ гэртээ хийгээдчүүл бас амар гоё юм. Олон хүн хүртээмжтэй. Тэгээ дээрээс нь гоё зөөлөн амт нь бол бүр үнэхээр гоё юм байна. Одоо энэ мах гэхэд бол гурван хүнд баг амар ихтэж байгаа Тэгж байгаа үстэй. Одоо тэгээ цаана дахиад зөндөө зайд сүлдээд Тийм. дахиад нэг том юм стейк үлдээд би бүр амар дуртай. Өнөө хэд чадах вэ? Тэгээ ер нь нөгөө одоо шинэ жил баяр тогтож байгаа учраас нөгөө нэг ингээ найзуудаараа ч юм уу гэр бүлээрээ агаарт гарахад ч гэсэн те ингээл за юу бэлтэх вэ яах вэ их үү гэл мөн сандралтаанд болж байхын оронд ийм бэлдэц аваад тэгээ шууд очивол хийгээд чих юм бол цаг хугацаанд чимнэлттэй дээрэс нь бүр гоё амттай юм байна. Аавда баярлаа гинэх. Унши.